Тийм би жараа нэг шалгадах удаа. За тэгээ нэг шалгаж нэг яасна тий. Чиний үзээ. За би ямар хөрнө гэж үг хэлдэг бэ? За ингэсгээд хоёлаа яриагаа өрнөдөрлүүлье. Би яна юу ярих гэсэн цаа мартчихлаа. За сайн байцгаана та бүхэнд өнөөдрийн мэндийг хүргэе. Green Plus podcast ямар ээлж нэгэн дугаар эхэлж байна. За Улаанбаатар хот маань карантинтай байгаа учраас одоо гадуур явж багийнхантай уулзах боломж байгаа. Гэхдээ одоо онлайнаар нэг дугаар хийж үзье гэж бодлоо. Тэгээд энэ удаагийн дугаарт одоо Америк нэгдсэн улсын Калифорни мужид ажиллаж амьдарч байгаа Солонгоо гээд найзгаа урьсан байгаа. Тэгээд манай Солонгоо гээд найз маань болохоор Tesla компанид худалдааны зөвлөхөр ажилладаг. За тэгэхээр өнөөдрийн дугаараар Tesla компани талаар, сэргийгдэх эрчим хүчний талаар, за мөн одоо веганизмын талаар бас ярилцгаолноо. За Солонгоо сайн уу? Сайн уу? Өдрийн мэнд Монголд өдөр болж байгаа шүү тийм ээ. Тий, одоо энд өдөр болж байна. За тэнд одоо шөнө болж байгаа. Тэгэхээр бидний урилгыг хүлээж авч ингээ ярилцгаолсонд маш их баярлалаа. За тэгээд Солонгоо маань өөрийгөө товч танилцуулж эхлээс хизээ Америк руу яв, ямар мэргэжлэр суралцсан тэр талаас ярьж эхлэх ба. За тийм. Тэгээ намайг Unity-нд урьсан баярлалаа. Анх Америкийн нэгдсэн улсад ирээд оюутан болж ирээд 12 жил болсон байна. Тэгээд сургуулаа бизнесийн чиглэлээр төгссөн. Тэгээд сургуулаа төгсөд хамгийн анх нарны эрчим хүч борлуулдаг компанид ажиллаж эхэлсэн. Би сургуулаа төгсөөд байгаль орчинтой холбоотой ажил хийх юмсан ингээд ер нь бодож ирсэн. Тэгээд тэрүүгээрж тэрөө хамгийн анхны орсон ажил маань тэгээд нарны зай буюу solar panels борлуулдаг компани болж таарсан. Ажиллах хугацаанд тэгээд зөндөө сурсан мэдлэгтэй болж авсан зүйлүүд бол айгүй их байгаа. Нарны зай мэдээж нарны зайны системийн ач холбогдол, гол давуу талууд, байгаль орчинд ээлтэй хэрэгтэй ач холбогдол болон хүмүүс нөгөө гэртээ нарны зайг суйрлуулснаар тэгээд цахилгааны төлбөрийн мөнгнөөс хэмнэх боломжтой гэх мэт тийм мэдлэгтэй болсон. Тэр мэдлэгөө бас хүмүүст тарах зорилготой тийм ажил хийжсэн. Тэгэхээр одоо энэ 21-р зуун өнөө цагт одоо яг л дэлхийн нийтийн тренд бол одоо яг сэргээгдэх эрчим хүч, байгаль огтоогдоо хэрхэн ээлтэй амьдрах уу, тэ? Одоо тэр талаар одоо илүү их хийвэж байгаа. Тэгэхээр сэргээгдэх эрчим хүчний талаар одоо хоёлаа ярьж эхлэе л тийм ээ. Та сэргээгдэх эрчим хүчинд за миний одоо олж мэдснээр бол одоо яг нарны эрчим хүч байна, тэ? Салхин цахилгаан станцууд байна. За усан цахилгаан станц, усан дотроо яг голны тэр усан цахилгаан станцч бол яг байгаль экологтой сайн биш гэдгийг байлээ. Нэг далайн давлгааг ингэж ашигласан юу байна. За тэгээд нэг био эрчим хүч гэж яриад байгаа тий. Одоо био ялцамгийг одоо ашиглаж одоо эрчим хүч гаргаж байгаа. За гүний дулааныг ашиглаж одоо сэргээгдэх эрчим хүч хийж байна. За өөр одоо юу гэдэг юм бол одоо тэгэхээр Солонгоог маань илүү мэрэгсэн салбар нь болохоор ажиллаж исэн салбар нь болохоор нарны хавтан одоо нарны эрчим хүчний талаар тий. За тэгэхээр нарны эрчим хүчний талаар одоо хэлээ жоохон дэлгэрүүлж ярил л да. Өртөг үн тий одоо хийж байгаа материал. За тэгээд одоо Америкийн гэлтгүү одоо дэлхийд дахинд одоо өөрөө чинь мэдж байгаа өрөөнд ямар одоо трендүүд байна. Одоо шинэ технологиуд юу байна. Тий. Би давуу талуудаас нь эхлээд ярьж эхлэе. Нарны эрчим хүч буюу тий нарны энерги маань нэгдүгээрт тогтвортой англиар бол sustainable гэж хэлдэг. Тэгээд нөхөн төлжих сэргээгдэх эрчим хүч гэж байгаа. Тэгээд сэргээгдэх эрчим хүчний ер нь гол давуу тал нь юу вэ гэхээр агаарын бохирдлыг багасгана. Тэгээд энэ нь байгаль болон хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэхгүй. Нэг уламжлалт эрчим хүчний их үүсрүүд тэгээд нүүрс, хий, газрын тоос тэгээд өөрчн цөмийн станц гээд уламжлалт юм нэг эрчим хүчний их үүсрүүд байгальд их сөрөг нөлөө үзүүлсээр ирсэн. Тэгээд тэрийг бид одоо энэ цаг үед илүү ихээр мэдэрч байна. Тэгээд сөрөг нөлөө нь тэгээд дэлхийн дулаарал, байгалийн гамшиг гэх мэттэй одоо бидний нүдний өмнө гэхэд л зөндөө тийм зүйлүүд их харагдаж байна. Тийм болохоор сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлж дэлхийд даяараа илүү өргөнөөр ашиглах их чухал байгаа.
Тэгээд өртөг асуусан тий. Тэг хүмүүс их зөндөө асуудаг л та ингээд тэг сэргээгдэг эрчим хүч эсвэл нарны заа ингээд гэртээ суулмаар байна. Ингээд өртөг нь хэр болоо ингээд ер нь бол сэргээгдэг эрчим хүчний станцын нарийн өндөр дэвшилттэй технологийн тоног төхөөрөмжөд ашигладаг. Тэгээд тийм болохоор одоогоор харцангуй өндөр үнэтэй. Гэхдээ жил ирэх тусам технологи нөгөө сайжирч өртөг зардал нь нэлээд буурсаар байгаа. Тийм болохоор ер нь одоо жишээ нь сүүлийн 5 жил гэхэд нарны зайны тоног төхөөрөмжийн үнэ нь бараг 2 дахин буурсан. Тэгээд миний бодлоор ойрын ирээдүйд сэргээгдэг эрчим хүчний бүтээгдэхүүнүүдийн үн нэлээд буурах байх. Тэгээд өөрөөр жишээ нь би нөгөө Калифорни амьдардаг болохоор эндхийнхээ айлуудын одоо жишээ нь юг мэднэ л дээ нарны эрчим хүчтэй хүмүүс нарны зайг жишээ нь гэртээ авахд өртөг нь хэр болж ийн энд одоо жишээ дундаж айл гэртээ нарны зай ингээд суурлуулахад хөрөнгө орлуулалтын өгөөжөө буцаад 5-6 жилийн дотор ер нь бол буцаагаад авдаг. Тэрний дараа мэдээж маш бага эсвэл бараг ямар ч нэг цахилгааны төлбөргүй болдог гэсэн. Тэгэхээр нарны зай нь өөрөө ингээд цахилгаан үүсгэсээр авчраас. Тийм. Тэгэхээр 5-6 жилийн дотор одоо анхны хөрөнгө оруулалтаа нөхчдөг гэдэг бол одоо их л гой сонсогдож байна л да. Тэгэл 5-6 жилийн дараа одоо яг хөө зүгээр засварын жоохон зардал гарах бах тий. Засвар үйлчлэгээний бараг засвараа ер нь бол нэг шаардлагагүй шүү дээ. Зүгээр ингээд ер нь ямар хугацаанд ажиллах юу гэдэг юм бол ямар хугацаанд одоо ажиллах боломжтой. Ер нь бол 20-30 жил бол тийм 20-30 жилд бол батарей ингээд ажиллах хэвээрээ bijдэг. Тэгвэл ер нь бол нэлээд удаан тийм ашиглаж болно. Тэгвэл одоо ингээд ер нь бол физик гэмтэл байхгүй бол механик гэмтэл байхгүй бол ер нь бол байж л байна тий. Тий, ер нь тийм шүү. Тэгээд тэр зүгээр ерөөдөө ингээл хавцсан штэ тий. Тэгээд янз янзын айгүйх тийм maintenance одоо нөгөө засвар үйлчилгээ байнга хийлгэж явах шаардлага байхгүй. Тэгвэл тэр одоо анхны хөрөнгө оруулалтыг л одоо санхүүгийн системээр шийдэж өгчих юм бол их гоё болчих юм байна л да. За ер нь бол яг сүүлийн үед Монголд маань ч гэсэн одоо сэргээгдэх эрчим хүчний талаар бол нэлээ яригдах болсон. За миний санаж байгаагаар дарханд одоо маш том талбайд одоо нарны цахилгаан станц бол нэгдсэн бай гэж хэлсэн. За тэгээд одоо өмнө говь одоо Монголын өмнө говь маань бол одоо маш их одоо том талбайтай тэгээд дээрэс нь нэг нарлаг одоо нартай улирал нь одоо нартай өдрүүд нь одоо маш их байдаг гэсэн. Байдаг юм билээ. Тэгээд тэгэхээр одоо Монголд одоо сэргээгдэх эрчим хүч маань бол нэлээд хөгжих боломжтой гэж харж байгаа. Тэгэхээр зүгээр чиний зүгээс одоо ер нь Монголд ер нь яаж сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлвэл зүгээр вэ? Одоо ер нь бол ингээд хөгжиж байгаа орнуудад сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэхэд одоо тийм туршлагууд ер нь юу гэдэг юм бол одоо тэр анхны хөрөнгө оруулалт дээр нь шийддэг ч юм уу юу гэдэг юм. Тийм миний бодлоор Монголд мэдээж Улаанбаатар хотод ялангуяа сэргээгдэх эрчим хүч асрах хэрэгтэй гэж бодож байгаа. Өвлийн нөхцөлд ялангуяа тий Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулахад нэлээд их нөлөө үзүүлнэ. Айл болгон зөвхөн цахилгааны хэрэгцээгээ биш бас дулаанаа хүртэл ингээд нарны эрчим хүчийг ашиглаад өөртөө хангадаг болох боломжтой. Энэ нь тэгээ Америкийн нэгдсэн улс болон дэлхийн бусад улс орнуудад өргөнөөр ашиглагдаж тэгээд ашиглагдж байгаа бас үр дүнгөө ч гэсэн өсөр байгаа. Тэгээд ер нь бол ингээд харж байхад Америкийн нэгдсэн улсад нарны зайн технологи тэгээд нарны зай ер нь бол барилгын материалын бараг нэг болчихсон. Тэгээд шинээр баригдаж байгаа даашингууд жишээ нь бүгд шинэ нарны зайтай баригдаж байгаа. Тэгэд Монголд бас энэ өвлгөр дуурайл болоод сэргээгдэх эрчим хүч хөгжөөсэй. Тэгээ хотын агаарын бохирдлгүй болоосай. Бас дээрэс нь эрүүл сайхан агаарт хүмүүс амьдарч өөр хүүхдүүд нь эрүүл сайхан өсөөсэй гэж асууж байна. Шинээр баригдаж байгаа барилгуудын дээврүүд нь одоо юм нарны хавтангаар хийгддэг болсон гэсэн үг шүү дээ, тийм ээ? Тийм. Nice. Солонгоч одоо хэдэн онд Америк руу явчлаа? 2009. Би 2009 онд ирсэн. Тэрнээс хойш одоо Монгол улс ч одоо нэлээд өөрчлөгдсөн л дөө. Ер нь бол одоо дэлхийн дулаалд бол одоо хамгийн их нэрвэгдэж байгаа орнуудын нэг гэдэг юм бэл одоо Монголын цөлжилтийн за тэгээд нэг хөрсний янз бүрийн бохирдлуудаа
юм бол одоо Улаанбаатар хотын одоо үйлдэл ялангуяа агаарын бохирдол одоо жил болгон маш их одоо том сэдв болж яригддаг. За тэгэхээр одоо яг харахгүй байна. Сэргийгдэх эрчим хүчний салбар руу одоо сэргийгдэх хүчийг одоо дэмжиж яах нь бол одоо энийг одоо шийдэх том шийдэл юм аа. За. Ер нь одоо ингээд сэргийгдэх эрчим хүчний одоо ингээд түүхийд биш тийм ээ. Одоо тэр ямар түүхийдийг ер нь ашиглаж шийдэм бэ? Одоо сэргийгдэх хүчний тэр хавтангуудыг одоо тэр нэг батарей энтриг тий. Ер нь бол нэлээд нарийн технологи, өндөр түвшилттэй тийм технологи төхөөрөмжүүдийг ашигладаг. Тэгээд батарейнд нь бол нэг литиум батарей гэж ашигладаг. Тэгээд нэг яг хавтанд нь болохоор тийм яг монгол нэрийг мэдгүй. Ер нь бол high grade silicon гэдэг л дээ. Яг тэрийг орчуулаад дараа нь тавьсан нэр актэй. Ер нь бол тиймэрхүү төхөөрөмжүүдийг ашигладаг. Тэгээд тийм болохоор өртгөн нь бол арай жоохон одоохондоо л үнэтэй байгаа. Гэтэ ерөнхийдөө бол ингээд айгүй буураад эхэлсэн. Технологи хөгжих хэрээр одоо шийдлүүд нөлөөм гоё болоо л гэсэн үг тийм ээ. За тэгж чагаад дараа нь одоо Солонгоо маань юу Tesla компанид орсон байгаа тий. За Tesla компанид орсон түүхээс хаваалцаач. Хизээ яаж оров? Тэгээд нарны зай борлуулдаг компаниасаа гараад Tesla-д ажилд орсон. Өмнөд Калифорни мужийн Newport Beach гэдэг хотод байдаг. Тэгээд Tesla-гийн салбарт ажиллаж байгаа. Бид нэр showroom гэж ярьдаг л да, яг dealership, Tesla dealership гэж бараг байдаг. Ер нь тэр traditional team уламжит team traditional dealership биш, showroom гэж арай жоохон өөр ханддаг. Тэгээд миний ажилладаг салбар нь бол flagship store гэдэг. Ер нь бол хамгийн амжилттай үлгэр жишээ салбаруудын нэг гэж тайлбарлах байх. Борлуулалтаараа Америкийн нэгдсэн улс болон ер нь дэлхийн топ 3-т байдаг тийм салбар байгаа. Тэгээд миний хийдэг гол ажил нь ер нь бол борлуулалтын талдаа. Тэгээд Tesla advisor буюу Tesla худалдааны зөвлөх тий, худалдааны зөвлөх гэж одоо орчуулдаг тий. За одоо ингээл Tesla дээр одоо ингээ худалдан авалт хийх гээд ирж байгаа хүмүүст л одоо Tesla машина танилцуулж ярьдаг гэсэн үг шүү дээ тий. Одоо ингээ за ийм машинууд байгаа. Одоо энэ сонголтууд танд байна тий. Нөгөө худалдаа авагчдаа харуулад одоо сонголт хийхэд нь зөвлөдөг гэсэн үг тий. За тэгэхээр одоо намайг одоо нэг Tesla авах гэж байгаа хүн гэж бодоод жишээ нэг машинуудаа гоё танилцуулаач. За одоо Tesla бол ийм юм аа. Чи одоо яагаад энийг сонгох хэрэгтэй гэдэг. Тэгээд би ер нь бол тавчхан танилцуулъя. Тэгээ хүмүүст ер нь дэлхийд даяар одоо Tesla мэддэг болсон шүү дээ тийм ээ. Тэгээд цахилгаан автомашиныг бол Tesla-г дэлхийд айгүй их өргөнөөр хөгжүүлж байгаа. Өөрөө тэг машинуудыг сонирч ийн гэд одоо манай дэлгүүр жишээ нэрлээ гэхэд Tesla-д одоогоор бол 4 төрлийн машинууд байгаа. Бид models гэж ярьдаг, модельүүд гэж ярьдаг. Тэгээд модель 3, модель Y, модель S, тэгээд модель X гэж 4 төрлийн машигаар яг одоо бол зарагдж байгаа. Модель 3, модель Y хоёр нь болохоор илүү өртөг багтай. Тэгээд тэр хоёр нь бол ерөнхийдөө бол хамгийн өндөр борлуулалттай хоёр машин гэж хэлж болно. Модель 3 болохоор $39,000 эхэлдэг. Тэгээд тэрний ийм жижигвтер нэг sedan гэж машин, жижиг машин байгаа. Модель Y нь болохоор нөгөө одоо crossover SUV би одоо зарим монгол үгнүүдээ яг юу гэж хэлэх мэдгүй болчихлоо. Нөгөө ерөнхийдөө бол бүр том биш бараг бас дунд оврын машин гэсэн тийм нэг SUV-тэй нэг жоохон том автор машин гэж хэлэх бах. Тэр нь бол $51,000-аас эхэлдэг. Модель S and X хоёр болохоор илүү luxurious, илүү үнэтэй, илүү олон төрлийн ер нь бол Tesla-гийн хоёр үнэтэй машин гэсэн үг л дээ. Тэгээд тэр хоёр нь модель S нь бол хамгийн ер нь бол шилдэг, бүх төрлийн ангилалд хамгийн шилдэг цахилгаан автомашинаар тодорсон машин. Тэгээд 80,000-аас эхэлдэг. Тэгээд ер нь бол юугаараа хамгийн шилдэг гэхлээр аюулгүй байдал, тэгээд
ер нь бол гүйцэтгэлтэй гайхалтай гүйцэтгэл хамгийн урт замыг туулах чадвартай гэх мэт тийм олон давуу талтай. Одоо зардж байгаа хамгийн холын зайтай машин 410 miles буюу одоо километрээр ярих юм бол 660 гаруй километрийн зайтай тийм машин байгаа. Тэгээд дараа жилээс 520 miles буюу километр бол 830-аад гаруй тийм километрийн зайтай машин борлуулагдаж эхэлнэ. Тэр нь ямар машин блэ? Адилхан модель S. Тэгээд нөгөө илүү багтаамжтай тийм өөр батарей тийм зайн гарч ирж байгаа гэсэн. Тэгээ дараагийнх нь болохоор модель X. Тэгээд тэр нь юу вэ гэхээр арай томхон size-ны тийм юу SUV. Тэр нь болохоор $90,000 эхэлж байгаа. За тэгэхээр сүүлийн үед бол яхахгүй Tesla бол одоо тренд болцсон одоо гадныхан бол одоо ингээл Tesla авснаа маш их одоо ингээл нэг ревю гэж ярьдаг шүү дээ. Ингээл унж үзүүлээл тэгэл одоо байгаль экологийн чиглэлээр ажилладаг хүмүүс, амьтны эрхийн төлөө ажилладаг хүмүүс, за тэгэл веганчуу, за тэгэл ер нь одоо ингээл нэг экологийн уул мөрөө багасхыг гэсэн одоо хүн болгоны л одоо хүсэмжид сонголт болцсон байна л да. Тэгээд хамгийн анх нөө Roadster гарч ирсэн тий. Tesla Roadster тий. Тэр нь бол яг спорт машин байдаг. За тэгээ яг нэг хоёр хаалгатай. Тий, солонготой ярилцгаал нэг Tesla-гийн талаар жоохон судлахгүй. Тэгээд ер нь яг 2003 онд бол үүсгэн байгуулагдсан компани. Тэгээд 2017 оны хүртэл Tesla Motors гэдэг нэртэй явж байгаад тэгээд одоо л Tesla гэж зөвхөн Tesla гэдэг нэрээр явдаг болсон шүү дээ. Яг л Tesla чинь зөвхөн машинаас гадна өөр бас олон юмнууд үйлдвэрлэдэг шүү дээ тий. Тэ. Ер нь одоо бол хамгийн хямдар автомашинаа үйлдвэрлэж байгаа. Тэгээд илүү олон хүмүүст хүртээмжтэй хямд болохын зэрэгцээ. Тэгээд бас нөгөө clean energy эсвэл нөгөө цэвэр тээвэрлэлт гэх юм уу? Цэвэр эрчим хүчний үйлдвэрлэлийг хурдсахыг зорж байгаа. Тэгээд компани зорилго нь бол тийм. Tesla зөвхөн цахилгаан автомашин үйлдвэрлэлээ зогсохгүй сэргээгдэх эрчим хүчний олон бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэж байгаа. Тэгээд тэр нь нарны зай, нарны зайн, шилэн дээвэр, тэгээд power буюу цахилгаан нөөцлөг зай гэх мэт. Тэгээд энэ ерөнхийдөө бүтэн тогтвортой тийм экосистемийг бий болгож байгаа. Байгаль орчинд бас ээлтэй бүтээгдэхүүнүүд. Машины ер нь суудлууд ч гэсэндээ бүгдээрээ vegan leather. Тийм бүгдээр ерөнхийдөө бол тогтвортой sustainable тийм бүтээгдэхүүнүүд гэж хэлж байна. За Tesla компанид ер нь ажиллахын одоо бусад өөр компанид өмнө ажиллажсэн те тэрнээс ер нь ямар ялгаатай байна? Ер нь Tesla-гийн ажиллахын давуу тал, ер нь нэг ажлын нэг өдрөө нэг сонирхолж яриач. Тийм яг миний яг хийдэг ажилт бол нөгөө customer service буюу те үйлчилгээний маш өндөр чадвартай байх тийм хэрэгтэй. Тийм чадвартай хэрэгтэй. Хэл ярианы харилцах соёлын өндөр чадвартай байх хэрэгтэй. Тэгээд бас ямар ч нэг төрлийн зан характертай хүмүүстэй харилцантай. Тэгээд тэр мэтийг ингээд асуудлуудыг хурдан болон зөвөр ингээд шийддэг тийм чадвартай хэрэгтэй. Тэгээд ер нь бол үйлчилгээний өндөр чадвартай хэрэгтэй. Бас өөр чинь юу л та бизнесийн чадрууд байх хэрэгтэй. Зохион байгуулалт сайтай гэх юм уу эсвэл альва юмыг хурдан сэтгэдэг юмыг ингээд тэр доор нь ингээд тэ зөвөр шийддэг ч юм уу. Тэгээ бас ингээд ийм альва зүйл хурдан дасан зохицох тийм чадвар таслаад ажиллахад их чухал байдаг. Яг л компани ингээд баян ингээд ийм хурцтай хөгжиж идэг, хурцтай явж идэг. Тэгээ тэр болгоно ингээд дасаа зохицох ингээд тийм чадвартай ах хэрэгтэй байдаг. Ер нь өөрчлөлт маш их хийгдэж идэг л компани гэж дуулсан. Ер нь бол тийм гэсэн үг тийм учраас нэг хүнээс их нэг төрлийн бас жоохон чаленжинг гэхдээ одоо сонирхолтой байдаг хэл та. Тийм энийг бол тийм чаленжинг гэсэндээ ерөнхийдөө бол би бол яг мэдээж ямар ч нэг ажилттай ингээд тийм өндөр нэг юу гэдэг вэ pressure test stress гэж байгаа. Гэхдээ тэрийг ер нь бол юу л та би хувьдаа бол тэгээд яг компанийн гол зорилгоо ер нь бол бодоод үзэхэд би өөрөө тэрэндээ ингээд чин сэтгэлээсээ дуртай. Яагаад тэгэхээр бид нэр зөвхөн электрон машин ингээл зөвөр зарж байгаа биш. Цааныхан гол очих нь юу вэ гэхээр байгальд хэрэгтэй. Тэгээ байгалийн ер нь цэвэрээ
байх хэрэгтэй тэр одоо дэлхийн дулаар л үсээд байна, цаг агарын өөрчлөлт болж байна. Тэр болгонд ингээд нөлөөлөх учраас гол зорилго нь бол тийм байдаг учраас одоо заримдаа үнэхээр тийм ажил жишээ нь стресс ихтэй ч юм уу өндөр одоо шалгууртай тийм юм шиг санагдсан ч ер нь бол гол зорилго нь тийм байдаг болохоор бас тийм олон дороо бас шантардгөө. Ер нь бол чин сэтгэлээсээ тийм гой зорилгын төлөө явж байгаа учраас одоо баг зэрэг ядрах бол хичшээ гэж байна тий. Зөв. Тэгээ ер нь бол тэгэж хардаг л да. Тийм. Яа зүгээр нэг жирийн нэг ингээ тий машин зарж байгаа компани бол биш гэж ер нь бол тэгэж хардаг. Тэрнээсээ бас болоод ч юм уу би анханасаа хамгийн ажиллах айгу хүсэлтэй байсан. Тэгээд ажилдаа орсон. Гоё. За Tesla машиныг одоо худалдан авах одоо анхны захиалга өгөх нь одоо буруусан нэг бол $100 байдаг тий. Ер нь одоо ингээд худалдан авах процессыг ярил одоо одоо ингээд $100 захиалга өгчлөө. Тэр машин одоо ингээд нэг тодорхой хугацаанд хийгчээд эсвэл бэлэн байж тийм үү? Тэг ингээд хүн Tesla машин авах бол айгүй өөрлөлтөө ер нь бол зүгээр бүтэн тэгээд тэр whole experience айгүй өөр ямар ч машин авснаас айгүй өөр байдаг. Tesla авъя гэх юм бол ер нь бол зүгээр манай вебсайт руу ороод компани вебсайт руу ороод tesla.com вебсайт руу ороод ямар машин авахаа сонгоод тэгээд дуртай өнгөө сонгоно, дуртай одоо юу гэдэг нэг дугуйгаа сонгох ч юм уу те нэг хитгэл нэг сонгох юмнууд байгаа л та. Тэгээд машина өөрөө ингээд дуртай өнгөө бүх юмаа ингээд бүтээснийхээ дараа тэгээд $100 төлөөд машина ер нь захиалдаг. Тэгээд тийм амархан. Ер нь бол яг хөө ингээд борлуулалт одоо маш их өндөр байгаа учраас одоо ер нь бол бэлэн байж идэггүй эсвэл өөр нэг тодорхой хугацаанд хүлээж идэггүй ер нь бол хөвчлэн. Ер нь бол тийм айгүй их нэг гэдэг үлээ demand гэдэг ч үгдэг үлээ. Эрэлт. Тий, эрэлт ер нь бол эрэлт айгүй их ихтэй байгаа учраас шууд ингээд авдггүй яа тэгэхээр ингээд бас айгүй их олон ингээд нөгөө юу байгаа гэдэг үлээ reservations их байгаа. Би одоо яна монголоор яачихлаа. Нэг залруулдаг нэг солонгоч 2009 оноос хойш одоо Монголоор нөө 90 очин л байдаг. Бараг Монгол зарим үгнүүдээ л бас жоохон мартцсан байж магадгүй шүү. Яг ажлын мэргэжлийн ч юм уу ажилтай их хэрэгэлтэй үгнүүдээ ингээ монголоор орчуулах гэснээр бараг юу илээ болсон. Тэр нь бол эрэлт их ихтэй байгаа. Тэгээд тийм болохоор ерөнхийдөө бол 2-3 сар хүлээж иж машина авдаг. Харин гадныхныг харах нь бол тэгэл тийм л ингээ захиалч чагаал за өнөөдөр л ирлээ энэ төр гээл. За тэр нь бол 2-3 сар юм тийм. Тэгээ ер нь бол тэг 2-3 сар дунджаар. Олон улсын борлуулалтын юунууд нь юу вэ? Одоо Америкт бол одоо маш олон цэгүүдээр борлуулагдаж байгаа бах те. Ер нь одоо ингээд жилд хичнээн машин борлуулагдаад байна. Өнгөрсөн жил гэхэд бол Tesla 500,000-аад машин зарж борлуулсан. Тэгээ тэр нь бол айгүй амжилттай гэсэн үг. Тэгээ саяны өнгөрсөн улирал энэ жилийн өнгөрсөн улиралд гэхэд бол 190,000 машин зарж борлуулсан. Тэгээ тэр нь бол хамгийн амжилттай. Тэгээ Tesla-гийн түүхэнд хамгийн ихээр борлогдсон тийм айгүй амжилттай улирал байсан. Тэгээ одоо ер нь бол тийм айгүй эрэлт бол айгүй хийгсэн. Tesla ерөөсөө ингээд машина гэдэг ерөөсөө advertisement болгож ерөөсөө тавьдгүй. Тэгээд дандаа бизнесээ яаж авдаг вэ гэхээр дандаа хүмүүс тэгээд таньдаг хүмүүс нэг referral business гэж ярьдаг тийм таньдаг хүмүүс одоо манай одоо шинэ орж ирж байгаа бүх сонирхож байгаа хүмүүс бүгдээрээ тийм дандаа л гэр бүлийнх нь хүн дөнгөсөө Tesla авсан ч юм уу тийм эсвэл ажлын цуг ажилтай хүн наасан эсвэл хамаатны хүмүүс наасан ч юм уу дандаа ер нь бол тэгж Tesla бизнес ер нь бол нэг сурчлагаа хийгддэггүй гэдэг байгаа шүү дээ ерөөсөө сурчлах шаардлагагүй ерөөсөө л ингээл хүнээс хүн амнаас амд дамжаал одоо ингээд сурчлагтаад хүмүүст ингээд яад байдаг. Тэгээ яг хөө тэр нь ингээл авсан хүмүүс нь нөө хэрэглээгээ одоо ингээд сонирхуулаад за Tesla бол ийм байдаг юм байна, жолоолго нь ийм байна, унахад ийм байна гээл нэг интернет тавьчихдаг. Тэгээ тэр нь өөрөө ингээд сурчлага болцдог гээд байгаамаа. Тэгээд тий ер нь одоо яг тэрийг ч одоо бид нар харж байна. За бас нэг юм байна нэг сайхан хин
Elon Musk чинь юу асууж байна нэг маш их хэмжээний биткойн авчихсан тийм нэг cryptocurrency гэж ярьдаг тийм. За биткойноор одоо жишээлбэл худалдаага хийж болдог болсон байгаа тийм. Тэгээ дөнгөж сайхнаас нэг хэдэн 2-3 талын оны өмнөөс байна. Сайхан л тийм биткойныг одоо биткойноор машин Tesla машин авах боломжтой болсон байгаа. Зөв. Тэгэхээр одоо сонирхолтой л энэ би яг ховдоо бол ерөөсөө биткойноор авсан тийм яг customers-тай байж үзээгүй байна. Тэгэхээр ер нь бол тийм боломж нь бол нэгдсэн байгаа юм байлээ тийм. Nice. За машин худалдан авах дээр одоо бас нэг юм одоо charger байна тийм. За тэр charger руу ч одоо хэдийн янз 2 янз байгаа даа нөө. Одоо цэнэглэгч тийм цэнэглэгч тийм. Цэнэглэгчтэй Tesla-д бол яг өөртөө Tesla Supercharger гэдэг айгүй хурдан цэнгэлдэг тийм charging stations зөндөө байгаа. Америкт бол 20,000 тийм charging stations аа. Тэгээ Superchargers гэдэгтээ ер нь зөвхөн Tesla машин зориулсан. Тэгээ бас хамгийн хурдан цэнгэлдэг. 15 минутын цэнгэлэхэд бол ер нь бол 200-аад miles буюу одоо 300-аад километр гэх юм уу тийм зай бол тэгээ дараа цэнгэлждэг тийм хурдтай цэнгэлж байгаа. Ерөнхийдөө бол хүмүүс supercharged нөгөө ирж жишээ тий аялалд явахдаа ч юм уу тэр тийм тохиолдолд илүү өргөн тэгээ бас хурдан хэрэглэхэд хүм тийм supercharged нэгдсэн. Тэгээ энэ бол өргөжөл байгаа. Жил болгон айгүй их олноор нэгдэж байгаа. Тэгээд хүмүүст ч гэсэндээ тий хэрэглэгч нарт ч гэсэндээ илүү хэрэглэхэд хэлбэр болдог л та. Ихэнх хүмүүс бол ерөнхийдөө бол гэртээ машинаа цэнгэлдэг. Яагаад гэвэл бас амар тий. Гэртээ цэнгэлэхэд бол нэг 8 цаг гаруй болдог. Гэтэ ерөнхийдөө хүмүүс тэгэл орой шүнжэнгөө ингээл машинаа цэнгэлждэг. Орой ажилласаа ирээл цэнгэлж чанаал өглөө нөгөөд нь билээ. Гэтэ одоо тийм тэгээд ерөнхийдөө дунджаар бол бараг 400-аад километрийн хоол зайд явна. 400 км явцдаг байхад бол хангалттай л байна л да одоохондоо л тий. Тэгээд одоо тий ер нь хангалттай шүү. Тийм би жишээ над машинаа бараг 7-нд нэг удаа л цэнгэлдэг баг. Тий. Солонгос өөр бас Tesla ундаг шүү дээ тий. Модель 3 тий. Ер нь яг энгийн би одоо унж үзээгүй л байна л да. Энгийн машинтай харьцуулахад одоо ер нь хэр ондоо байна. Ер нь бүх талаараа бол хамаагүй би зөв Tesla компанид ажилладаг болоод ингээд хамгийн сайн нь ярьж байгаа даа биш. Ер нь бол бас хэрэглэгчийн хувьд тийм ер нь бол аюу өөр ерөөсөө тэ бензин ерөөсөө угаасаа ашиглахгүй бүх юм электрон болохоор цахилгаантай. Тэгээд өөр ямар ч нэг maintenance хэрэг байхгүй, service maintenance гэж бараг байхгүй. Тас мас гэдэг тийм юм сайхан гэж байхгүй. Ер нь бол зүгээр л машинаа цэнэглээл болоо. Тэгээ яг дугуугаа нэг rotate болно эсвэл нэг дугуугаа салгах ч юм уу тиймэрхүү maintenance бол байгаа. Тэрнээс биш ер нь бол тий өдөр тутам бол зүгээр л уцаа хүмүүс яаж цэнгэлдэг вүлээ, компьютераа яаж цэнгэлдэг вүлээ, барыг машинаа тэгээс цэнгэлнэ. Тэгээд ер нь бол хэрэглэхэд айгүй амар. Тэгээд дээрэс нь яг машин гэхээс ер нь бараг л компьютер юм шиг тийм машин. Ер нь жишээ нь надад модель 3 те зөвхөн ингээд машинаа ингээд дотор нь харахад бол зүгээр л нэг ингээд ийм компьютер дисплей байгаа. Ер нь тэрүүгээрээ машин бүх юм тэрүүгээрээ удирдахчийдэг гэх юм уу. Тэгээ бас үнгүү free нөгөө software updates гэх тийм software updates зүгээр ингээд автоматар авч идэг ингээд машин өөрөө тэрүүгээрээ ингээд бас дээшилж идэг ч юм уу. Дандаа ингээд шинэ юмнууд гарч ирдэг ч юм уу. Ер нь дандаа сонирхолтой тийм тэгээ айгуу гоё би машинаа бариад бас 3 жил болсон байна. Тэгээд одоо тэгээ бодох нь ер нь бол цахилгаан машинтайгаа л байх ба. Би бараг 3 жилийн хугацаанд одоо ямар засвар 3 жилийн хугацаанд зөвхөн цэнэглүү өөр юу ч хийгээгүй. Ганцхан нэг юм хийсэн. Тэр нь юу вэ гэхээр нөгөө air filter гэдэг штэ. Air filter чи сайлуулсан. Агаар цэвэрлэгч. Тэр ч бол одоо жилд 1-2 бол сольж явах хэрэгтэй. Тэгэхээр их гоё л байгаа юм. 3 жилд л нэг сайлуулсан баг та. Тэгээ өөр юм ерөөсөө хийлээ. Одоо тэгэхээр их гоё санагдаад байгаа юм л да. Юу гэхээр одоо
зүгээр цэнэглэл болоо нөө тос маасл элдв нэг жилд одоо 2 хэд ч одоо монголч бол одоо ингээл нөө өвлийн тосоо солиулна, зуны тосоо солиулна. За тэгэл урд хойд бүхний тоснууд гээл одоо хропны тос тэр бүх юм байх. Тэгэхээр одоо их гойлоо юм л да. Айгу хэрэглэхэд хэлбэр амар тийм дээрээс нь тэгээд машин ерэн зүгээр ингээд барай явахад ч гэсэндээ машин барих тэр experience нь бол айгу өөр жирийн өөр ямар ч машиндаа бараг харьцуулахчгүй өөр. Тийм болохоор бас дугуй бол ямар ч дугуй хийж болно тийм ямар ч дугуй сольж болно. Тийм. За. Тийм машин өөрөө ингээд хэрэглэхэд хэлбэр болохоор ч тэр юм уу одоо ингээд айгу их хөгжиж байгаа айгу их олон хүмүүс авдаг болж байгаа. За хоёул борлуулалт дээр ингээд барихад одоо олон улсад борлуулалтын ямар одоо сувгууд байна одоо мэдээж одоо газар үйлдвэр бол байхгүй одоо үйлдвэрүүд төр нь хаагур бол Америкт голоод байгаа шүү дээ. Тэгээ өөр орнууд ч үйлдвэрүүд нь юу лээ? Америкт борлогдож байгаа машинууд бол бүгдээрээ энэ Калифорни мужид байдаг Fremont гэдэг хотод үйлдвэрлэгддэг. Тэгээд сая Tesla сая 2-3 жилийн өмнө Шанхай хотод үйлдвэрээр байгуулсан. Тэгээд тэгээ одоо Хятадд ингээд Хятадд болон Европын Азийн болон Европын маркет орнуудад ингээд машин үйлдвэрлэгдэж байгаа. Тэгээ одоо бол миний сонсноор бол айгүй амжилттай явж байгаа. Айгүй олон хүмүүс айгүй Tesla авж байгаа. Тэгээ хэрэгцээ бас их байгаа гэж сонссон. За тэгэхээр одоо Монгол одоо жишээлбэл одоо Tesla машиныг оруулж ирэх гэвэл одоо яг ямар шат дараалалтай байд юм бол одоо нэг дистрибьютор гэж ярьдаг шүү дээ. Одоо ингээд аль биесний борлуулагч болъё гэвэл Монголд одоохондоо Монгол байхгүй байгаа. Гэхдээ ер нь бол ойрын ирээдүйд бол орох зөндөө олон боломжтой байгаа. Байх тийм миний бодлоор ягаад гэхээр одоо Хятадын зах зээл айгүй хурдан хөгжиж байгаа. Тэгээ ер нь бол явандаа бүх машинууд бол электромашин, цахилгаан машин болно гэд ер нь бол бараг тэр нь тодорхойлсон. Жишээ нь Америкт Калифорни мужид жишээ нь 2035 он гэхэд бол бүх машин электрон цахилгаан машин болно гэсэн тийм зорилготой явж байгаа. Тэгээд өөр олон төрлийн тийм машинууд ч гэсэндээ одоо ингээд цахилгаан машин болж байна. Ерөөдөө тийм утгаараа би Монголд ч гэсэндээ ингээд илүү хурдан хөгжих байх гэж бодож байна. Бас Tesla юу л да нөгөө 2-3 жилийн дараа $25,000 үнэтэй Tesla үйлдвэрлэгдэж эхлэх тийм бас зорилготой явж байгаа. Тийм болохоор бас илүү олон хүнд түгээгдэх боломжтой болох байх. Тэгэхээр урд Хятадд үйлдвэрлэгдэж эхэлчихэж байгаа юм шиг одоо бид нар бол авахд бол их л ойртсон л байна гэсэн үг тийм ээ. Би одоо 2-3-ыг бас 2-ыг ч лөө Монголд явж байгааг нь бол харж исэн. Тэгээд тэр хүмүүсд одоо Америкаас авч ирсэн байх. Одоо сайхан одоо Хятадд үйлдвэрлэл нэгдэж байгаа учраас. За тэгээд Монголд одоо аль биесны дистрибьюторнуудгүй байгуулагдаад одоо монголчууд маань бас Tesla машин хэрэглэх байхаа гэж найдаж байна. За ер нь одоо ингээд яг дотор нь ажиллаж байгаа хүний хувьд одоо ингээ хэрэг хэлж болдог бол ер нь Tesla-гийн ойрын тийм одоо чиг хандлага одоо энэ хийхээр төлөвлөж байгаа өөр сонс одоо юм юу вэ? Тэгээ одоо ер нь бол зөндөө олон. Тэгээ бас эйгүү сонирхолтой байдаг л та ингээд дараа Tesla юу хийх бол те хүмүүс ч гэсэндээ ингээ харж байдаг. Одоо байгаа 4 модельоос гадна Roadster 2 дахь хувилбар нь гэж дараа жилээс гарах бах. Тийм luxurious нэг 2 хаалгатай машин, ерөнхийдөө бол хурдны машин гэх байх л та. Тийм Roadster гарч ирнэ. Тэгээд Cybertruck айгүй олон хүмүүс үлээж байгаа. Cybertruck гэдэг сонсч ирсэн үгүй юу? Сонсох одоо нэлээд хийсэн шүү дээ. Нодлон билүү те. Тэр чи одоо их нэг. Бараг 20 жилийн өмнө. Жил хагас юм уу? Тий. Хүмүүсийн донд их хүлээлттэй байгаа одоо Cybertruck. Одоо тэр чи одоо монголч бол одоо ингээд нөө хүмүүс ч их том машин ундаг шүү дээ. Одоо ингээд жоохон хөдөө гадаа явчихдаг тий. Тэгэхээр тэр Cybertruck бол за би буруу санаг бол $40,000 эхэлж байгаа лөө тий. Тий хамгийн тэгээ нэг мотортой одоо rear wheel drive тэр батарей нь 40,000-аас эхэлж байгаа. Тийм болохоор бас ер нь бол модель 3-ын үнэтэй адилхан эхэлж байгаа гэсэн үг л тий.
боломжийн бас үнэтэй эхэлж байгаа. Тэгээд өөр 2 батарейгаа тэр дундхийнх нь бол 2 мотортой. Тэгээд илүү арай хол зайд явдаг. Тэр нь бол нэг 50-60 мянга. Тэгээд дараагийнх нь болохоор 3 мотортой гээд 70 мянгаас эхэлж байгаа. Тэр нь хамгийн түрүүнд эхлээ гарч ирэх байх л та. Дараа энэ жилийн сүүлээс эсвэл дараа жилээс борлуулагдчих эхлэх байх. Nice. Тэгээд та урьдчилан захиалгыг хүсвэл ерөөсөө $100 төлөөл урьдчилан захиалга хийчин. За тэгэл нэг жигсаалтанд орчин гэсэн үг шүү дээ. Хүмүүс ингэж хүлээж байгаа л машинуудаа аваад байна гэсэн үг. Тэгээд ер нь бол одоо юу гэдгийг бусад машинуудтай харьцуулахад $40,000 эхэлж ийн гэдэг бол одоо том боломж юм. Тэгээд дээрэс нь ч одоо $40,000 Tesla Cybertruck ч одоо хэдэн километр явах вэ? Ер нь бол 250-аад гаруй miles гэхэр ч одоо километрээр бол 300 гаруй тий 350 тийм үү? Тийм 400 км тий. Тэгэхээр ч одоо болжлаа л да. Эндээс одоо хэрвээ Эрдэнэт орчиж जैन тий Эрдэнэтээс цаашаага нэг сэргийлж аваад хөвсгөл явлаа гэхэд одоо зам тоолныг хонж тарах гэдэг тийм ээ. Тийм цэнэглэж таарна. Гэхдээ ер нь бол Tesla цахилгаан машинуудыг яаж цэнэглэх вэ гэхээр ер нь бол зүгээр яг 220 юм уу 240 тийм нөгөө outlet гэдэг арзаатганд ашиглахад л болоо. Тэгэхээр Монголд тийм Монгол цахилгаан машин орж ирэхэд одоо нэг одоо чухал юм нь одоо нэг цаг агаар байна тийм ээ. Одоо за Америкийн хойд скутер бол одоо ингээд Монголтой төстэй цаг агаарууд бол байгаа. Тэгээд би Канадад хүмүүс ингээд Tesla унаад байгааг бол харсан л да. За бүр ингээд нийлүүхий цасан дотор одоо ингээд халаагаал унаал яваад байгаа харагдана лээ. Чиний өөрийн туршлагаас одоо ингээд тийм юу байна одоо ингээд өвлийн улиралд одоо яг нэг ямархуу одоо эрчим хүчний зарцуулалтанд хэд байдаг энэ гэсэн юм. Тэ. Ер нь бол Tesla Америкт аяараа их илүү зарагдчихж байгаа. Ялангуяа бас ер нь тэ өвөл болдог газард ч гэсэндээ их зарагдчихж байгаа. Тэ ер нь эдийн ямар ч нэг асуудалгүй тийм хүүтэй улиралтай цахилгаан электромашин Tesla-г унах ч юм уу. Tesla-д бол зөндөө олон давуу талууд байгаа. Өөр бусад электромашинуудтай харьцуулбал нэг Tesla-д бол тийм юу гэдгийг ингээд climate control гэдэг л дээ тэр нь юу вэ гэхлээр ингээд температураа ингээд машина буцнаасаа ч юм уу ингээд асааж болдог нөгөө халаагчаа асааж болдог ч юм уу эсвэл машин өөрөө автоматар ингээд температурыг ингээд халуун байлгадаг ч юм уу эсвэл зуны халуун улиралд бол ингээд сэрүүн байлгадаг ч юм уу тэгээ өвлийн улиралд бол айгүй олон хүмүүс тэрийг ашигладаг. Тэгээд ер нь бол машина нэг зөвхөн нэг хэвийн температурт ингээд байнга байлгаж болж идэг. Тэгээ өвлийн улиралд бол тэр нь илүү хэрэгтэй яа тэгэхээр ингээд хөөгүүдэн байж байгаа л ингээд машинаа ингээд асаах биш ер нь зөвөр машин өөрөө ингээд тогтмол ингээд халаагаа байж болно. Тэгээ хичнээн тэгээд халаалт ажиллуулж байгаа ч гэсэндээ тийм тэгээ цаана зөндөө бас явах зай үлдсэн байдаг. Nice. Тэгэхээр одоо ер нь юу гэдгийг Монголд бол одоо Tesla унах бол одоо бүрэн боломжтой. Тэгээд өвлийн улирал бол мэдээж яг цахилгаанаа биш батарейгаа одоо илүү бага зайд явна. Тэгэхдээ одоо өөрийгөө халаагаал одоо ингээд цэрэглээд явах. Ялангуяа Монголд бол тий хүмүүс бол Монголд Улаанбаатар хотод ч юм уу Америк шиг ингээ хүмүүс шиг агиух олон ингээ хол зайд барай явдггүй тий. Тийм болохоор миний бодлоор бол Монголд бол цахилгаан машин Tesla орж ирэхэд бол миний хувьд бол нэг тийм асуудал харагдахгүй байна. Тэгээд өөр чин өвлийн улиралд бол эсвэл тэгээ уул нь бол гэдэг лээ. Өвлийн улиралд эсвэл нэг хол зайд явж байгаа хүмүүст бол бас all drive гэдэг дөрөв дугуугаар ажилладаг машин ерэн зүгээр гэдэг те. Tesla-гийн машинууд тийм тэр батарейг нь бас авч болно. Дөрөв дугуугаар ажилладаг машин гэсэн үг шүү дээ. Тий. Nice. Тэгээ өвлийн улиралд бол их тэр нэг ер нь тэ сайн байдаг. Илүү машин барихад амар байдаг. За тэгэхээр ер нь бол одоо ингээд Tesla компани одоо энэ гайхамшигтай бүтээгдэхүүнүүд одоо Монголд удахгүй орж ирэх байхаа. Ер нь бол энэ Tesla Монголд удахгүй ойрын ирээдүйд бол орж ирэх байхаа гэж бодож байна. Яагаад гэвэл Tesla дэлхийд даяараа их ингээд
хурдтай хөгжиж гин хүмүүсийн хэрэглээ бас ихсэж гин тэг хүмүүс Tesla машиныг унах тийм их хүсэлтэй байна. Тийм болохоор одоо ер нь бол ингээд Америкт ч гэсэндээ Tesla айгүй хурдан хөгжөөд эхэлсэн. Тэгээд ер нь бол хэрэгцээ бол айгүй их байгаа. Манай ажлын маань ачаал ч гэсэндээ зөндөө ихсэн бүр 3 жилийн өмнө анх ажилдаа орж эхэлж байхдаа харьцуулахад жишээ нь тийм ажлын маань даацал нэлээ өндөр байгаа. За өөрөө ч бол ингээд нэг худалдааны зөвлөх шүү дээ. Худалдааны зөвлөх одоо ингээд жоохон нэг ер нь нэг ажлаа яаж зохион байгуулж ийн ер нь одоо ингээд Tesla-гийн ажлын орчны талаар нэг жоох яач. За тэгээд хэрвээ одоо ингээд өөрчлөгдөөд энэ төр байгаа бол тэр нэг цаг төлөвлөл за тэгээд нэг стресс менежмент гэж ярьдаг шүү дээ. Тэр мэрийг ер нь яаж хийж ийн. Тэр ер нь ямар ч бизнес ямар ч ажил төрөлд ер нь өндөр шаардлага стресс гэх мэт зүйлс байдаг тэгээд тэрийг би хувьдаа бол бас бясалгал хийснээр арай сайн дагнаж чаддаг гэж боддог. Тэгээд бид хоёр бас бясалгалын талаар тавчхан ярьж олно. Тэгээд энэ ажлын өндөр ачааллыг түрүүн ярьсан шиг цаанд байгаа гол зорилго бас ирээдүйд одоо хийж байгаа зүйл маань ямар ач холбогдолтой байх вэ гэх мэт ер нь бол тэрэндээ анхаардаг л да. Тэгээ бас бясалгал бол үнэхээр би бясалгал хийгээд бас удаж байгаа. Тэгээд 10 хэр удаан бясалгаж байна? Ер нь бол 10 гаруй жил болсон. Тэгээд тэрнээс айгүй их би ажлынхаа хүмүүст ч гэсэндээ ингээд бясалгал хийхийг ингээд уриалдаг. Тэгээд манай ажлынхаа ч гэсэндээ намайг мэднэ бясалгал хийдэг. Одоо ирүүл хоолнд иддэг тэрэндээ илүү сонирхолтой юм тий. Тэгээд надаас бас асуултад тэгээд тэрэнд нь ингээд тэгээ ер нь бол ажлынхаагаа ч надад наазахын харахад ажлынхаагаа бас ингээд уриалаад ингээд бясалгал хийх талд нь ингээд одоо бол манай ажлынхаа их илүү ойлголттой ч юм уу илүү тэр тал руугаа их орсон гэж бодож байна. Тэгээд бясалгал веган гэснээс за тэр талаар хоёулаа жоохон ярилцъя. За Солонгоо ер нь хизэнээс цагаан хоолтон болоо яар нь ямар шалтгааны улмаас веган хоолыг сонгосон бэ? Тэр талаараа түүхээ уулзч ярил. Тэг хамгийн анх бясалгал манай ээж надад бясалгалыг анх танилцуулж гисэн. Тэгээд тухайд би 14 настай байсан баг. Тэгээд тухайд бас нөгөө 3-7 хоног гэ цагаан хоол идэж бясалгах хийх тийм аргатай ээжтэйгээ цуглалтаа бид хоёр тэгжсэн. Тэгээ хамгийн анх тэгж бас махгүй хоол иддгийм ээ гэж анх сурч исэн гэх юм уу. Тэгээд 3-7 хоног маань 4-7 хоног болоод тэрнээсээ 5-7 хоног болоод тэгээ явсаар байгаа. Би ер нь ерөөхдөө бол би цагаан хоолтой хүн болж болох юм байна. Ер нь бол надад тэр нь ч илүү айтайхан юм шиг санагдсан. Тэгээд сүүлд 2015 онд яг ногоон хоолтон болсон. Тэгээд ерөөсөө сүм бүтээгдэхүүн үйдэхэ болсон гэсэн үг л дээ. Одоо Монголд бол ингээл веганизм бол нэлээд хөгжиж байна л да. Одоо маш олон веган хоолны газрууд, үйлдвэрүүд шинээр нэмэгдэж байна. За Америкийн веганизмын талаар ярилцъя. Ер нь хэр веганизм тэнд хөгжиж байна? Яаж хөгжиж байна? Америкт ялангуяа миний амьдардаг Калифорни мужид бол веган хоол, веган тренд бол нэлээд веган тийм ер нь амьдралын хэв маяг бол нэлээд хөгжиж байгаа гэж бодож байна. Тэгээд ер нь айгүй их өсөлттэй байгаа нь харагддаг тийм. Миний бодлоор хүмүүсийн ухамсарын төвшин бас тийм нэг ухамсарын төвшин гэж ярьдаг тийм. Бас юмыг сайнаар ингээд эргээр хүлээж авах нь нэлээд дээрсэн гэж бодож байгаа. Хүмүүс байгаль дэлхий те амьтдын талаарх баримтат кинонуудыг үзэж ийн хүмүүс их мэдлэгтэй болж ийн. Тэгээ ер нь бол тэрнийг ажиллагдж байгаа их анзаарэгддэг. Ялангуяа бас залуу хүүхдүүд те ингээд баримтат кино үзэж ийн ингээд өөртөө мэдлэгтэй болгож ийн. Дээрээс нь ээж аавдаа тэрийг ингээд хуваалцж ийн. Ээж аавыгаа хүртэл ингээд ногоон хоолны газруудаар те хоолны газруудаараа аваачаал бас ногоолтон болгож байгаа. Би тийм тохиолдлуудыг асандаа харжсан. Хүмүүс бол ерөнхийдөө бол нэлээд нээлттэй болсон гэж бодож байгаа. Тэгээ ямар ч айгүй олон хоолны газар тусанд нэгдсэн. Тийм.
За бид нар ягаад энэ хоёрыг нүг холбож яриад байна гэхээр ер нь бол одоо ингээд дэлхийн дулаалал гэж яригдаад байгаа тий. Одоо уур амьсгалын өөрчлөлт, за тэгээд агаар хөрс усны бохирдол тий. За тэгээд нүг зэрлэг амьтдын одоо амьдрах орчин байна тий. За энэ бүхэн ч одоо ерөөсөө л нүг өнөө цагийн одоо гол тулгамдсан асуудал болчиход байгаа. Тэгээд энэ дэр одоо ингээд эрдэмтэд судлаачид за тэгээд ер нь бол хүн төрөлхтөн бид нар одоо өөрчлөлт шинжилт хийх ёстой олон юмнууд байгаа. Тэгээд тэрний нэг нь бол одоо яа харахгүй бидний өдөр тутмдаа хэрэгжилж идэг унаа тэрэгнүүд байна. За тэгээд хоол хүнс байна, явдал суудалт гээл те. Тэгэхээр өмнө нь хойлоо нэг сэргээгтэй гэрчим хүчний хүлэмжийн хийг ялгаруулахгүй тэгээд агаарын бохирдлыг бас багасгах гэж ярьсан шүү дээ те. Тэгээд амьтдын фармууд бол хүлэмжийн хийг маш ихээр ялгаруулж ин те байгаль орчинд ихээхэн хор нөлөө үзүүлж ин тэгээд тэрийг бид нэр одоо хүртэл бас ингээд дэлхийн дулаарал цаг агаарын өөрчлөлтөөр харж байна. Миний анзаарснаар хүмүүс айгүй тэгээ өөрчлөгдөж байгаа, мэдлэгтэй болж өөрчлөгдөж байгаа нь ингээд анзаарэгдчихэдэг. Энэ Калифорни мужид чинь 2019 онд Америк нэгдсэн улсад хамгийн анх удаага нөгөө амьтдын үс арсыг худалдахыг хориглосон тийм хууль гарсан. Тэгээд тэрнээс ингээд харж хахад те ингээд айгүй дэвшилттэй явна харагдаж байгаа. Бүр ингээд үслэг эдлэлийг одоо худалдаахыг хориглосон гэсэн үг үү? Тий. Nice. Сүүлийн үед яг надтай ч холбоо ярихад амьтны эрхийн төлөө хөдөлгөөнүүд бол одоо ингээд Европт бол маш их болдго юм байлээ л дээрээс ингээд байсгээл одоо залуучууд нугадны цагаар цусаал одоо ингээд амьтдыг идэхэ бойл одоо үслэг эдэл хэрэглэхэ бойл. За сүүлийн үед одоо Монголд энэ гоо сайхны бүтээгдэхүүнийг одоо амьтан дээр туршдаг шүү дээ тий. Одоо маш олон брэндүүд. Тэгээ тэрний эсрэг одоо ийм одоо нэг Save Ralph гэдэг нэг хөдөлгөөн байна тий. Тэрний бичлэгүүд одоо нэлээд одоо вирал болж тарж байна. За одоо хичнээн сая амьтад дээр одоо жилд одоо тэр гоо сайхны бүтээгдэхүүнийг туршдаг юм дээ. Тэр нь одоо тоймгүй юм байлээ. Чиний одоо нэг веган гоо сайхны бүтээгдэхүүнүүдийн талаарх ойлголт хэрвээ наа чинь. Тэгээ энд бол айгүй олон бүтээгдэхүүнүүд бол айгүй нөгөө animal cruelty free эсвэл нөгөө vegan гээл те айгүй ингээд сурчилдаг байсан. Тэгээд айгүй түгээн бол болсон миний хувьд бол ингээд тэгээд дэрэн дэлгүүрт ороод ингээд харж байхад бол айгүй их анзаарддаг. Айгүй олон гоо сайхны бүтээгдэхүүн ер нь тэгэл хоолны бүтээгдэхүүнүүд жишээ нь бүгдээрээ ингээд дандаа vegan гэсэн тамгатай тийм bijдэг. Тэр нь бас илүү их тусалдаг. Яагаад гэвэл хүмүүс бол бас сонголтоо энэ хүмүүс зөв сонголтоо хийхэд нь бас тусалдаг гэж бодож байна. Тэгээд айгүй олон бүтээгдэхүүнүүд бас амтны гаралгүй зөвхөн тэ бараг тэр чигтээ vegan ч юм уу тэгэж их зөнд олон гарч байгаа. Nice. Тэгэхээр одоо ч ингээд ямар чулуун цэсгүүд амьдарч байгаа биш 21-р зуунд байгаа юм чи одоо бид нар заавал тийм амьтны ярьсыг одоо нөмсөх бол шаардлагагүй гэж үзэж байгаа тийм. Тэгэхээр нэгдүгээр хоёрдугаар тугаасаа хиймэл үслэг эдлүүд одоо хангалтайгаа хөгжцсөн гэж хөгжсөн байдаг юм билэ. За хоёлоо бас нэлээ бас одоо ярилцчлаа. Тэгээд маш сонирхолтой сэдвийг хөндөж ярилцж байна. Одоо сэргээгт хэрчим хөөж Tesla автомашин, за тэгээд veganism, за бүр бясалгал тий. За хоёул ер нь одоо ингэсгээ яриагаа өрнөрлүүлье. Чиний бодлоор одоо ингээд өөр нэмж ярих зүйл юу вэ? Одоо ингээд байгаль экологид ээлтэй байх. За одоо ингээд одоо уур амьсгалын өөрчлөлтийг одоо бууруулах тий. Одоо энэ залуу хүмүүсийн бие авч явах байдал дээр чиний одоо хийж болох зөвлөгөө юу вэ? Миний бодлоор хүн бүр гэр бүл болгон ч юм уу тий тогтвортой амьдралын хэв маягтай тэгээд тийм маягаар амьдрал энэ дэлхийд манай өөрөө ингээд гоё амьдрах нөхцөл бүрдэн тийм ээ. Тэгээд бид нараа өөрсдөө тэрийгээ бас бий болгоно. Тэгээд миний бодлоор бол ер нь бол гол хоёр зүйл байна л да. Тэгээд эхнийх нь юу вэ гэхээр ногоон веган хоолтой болох. Ингэснээр бидний амьдралын хэв маяг ч гэсэн эргээр өөрчлөгддөг. Тэгээд амьтны бас амь хүнөөгөө тийм ээ өрөвч нэгүүлсэнгөө сэтгэлтэй болох ингээд тэрнээс ахлаад хүмүүс дотроосоо ингээд эерэг сайнаар өөрчлөгддөг. Тэр нь бас айгүй анзаарчихдаг. Амьтдыг бас олноор нь идэх гэж тижээснээр тэг хүлэмжийн хийг маш ихээр ялгаруулж ингээд байгаль орчинд ихээхэн хор хөндрөл учруулж байгаа. Тийм болохоор
цаг агарын өөрчлөлтөнд ихээр нөлөөлж байгаа тийм дэлхийн маань яг үүндээ бол одоо хэцүү байдалтай юм. Тиймээс шинжлэх ухааны зүгээс гаргаж ирсэн зөндөө бас баримтууд байна тийм ээ. Тийм болохоор хүмүүс энэ болгоны хүмүүс судлаасай тэгээд таньж мэдээсэй. Тэгээд зүгээр нэг тоохгүй өнгөрөх биш бас тэгээд хэрэг өөрчлөгдөхгүй бол ямар ирээдүйд хэрэгжүүлээсэй байгааг тийм ер нь бол тэгээ өөрчлөгдөхгүй бол ямар ирээдүйд бидний ингээ хүлээж байгааг ухаарад өөрөөсөө эхлээд өөрчлөгдөсөө гэж хүсэж байна. Тэгээд наад зах нь гэхэд л тэгээ өөрсдийн өөр хүүхдүүдэн тэр нөгөө өөрөдөн маань ингээд энийг олон хүмүүс судлаасаа тэгээ таньж мэдээсээ зүгээр тоохгүй өнгөрөх биш бас хэрвээ өөрчлөгдөхгүй бол ямар ирээд бидний хүлээж байгааг ухаарад тиймээд өөрөөсөө эхлээд өөрчлөгдөөсэй гэж хүсэж байна. Наад зах нь гэхэд л тэгээ бидний өөр хүүхдүүдэн өөрөдөн маань ингээд дэлхийн цаг дулаалт болон цаг агарын өөрчлөлтөөс болж ямархуу нөхцөлд амьдрах тийм болж байна гэдгийг бас тэг бодолцоод тэгээд өөрчлөгдөөсэй гэж танай подкастт орснараа бас хэлмээр байна. Маш гоё мессеж өгдөг өгч байна. Их баярлалаа. Тэгээд манай подкастын нэр ч гэсэн өөрөө Green Plus буюу одоо ногоон sustainable lifestyle доктортой амьдралын хэв маягийн талаарх сэдвүүдийг хөндөж ярьж байгаа. Тэр дунд нь одоо за ногоон хоол байна, за ногоон технологи, ногоон бизнесийн талаар ярилцж байгаа. За тэгээд ер нь бол яг энэ талаар ингээд нэг ярьдаг подкастууд ч юм уу энэ талаар ярьсан юм бол их ховор байдаг. Одоо хөрсний талаар, ойн талаар, модны одоо усны талаар тий бид нар бас цаашаа ярих гэж бодож байгаа. Тэгээд энэ удаад бид нар одоо сэргээрт хэрчим хүчний талаар, за тэр дунд одоо сэргээрт хэрчим хүчээр ажиллаж байгаа машины талаар буюу одоо Tesla машины талаар ярилцлаа. За Tesla бол одоо мэдхгүй хүн бол өнөөдөр байхгүй байгаах. За мдээгүй байгаа бол одоо багхан ч гэсэн бас мэдээлэл өгсөн бахаа гэж найдаж байна. Одоо удахгүй Монголд маань одоо Tesla машинууд одоо олноороо орж ирж нөө Монголч нэг Prius машин их байдаг байхгүй юу? Тэрээс хаасаагүй Prius ихтэй хойно нэг амьдралд маш их хэрэгтэй одоо ингээд нэг шатхуун баг зарцуулна, хянд үнэтэй тэгээд одоо хүртээмжтэй байдаг. За яг үнэтэй адилхан нэг өдөр одоо Prius шиг олон Tesla-нууд орж ирэх бахаа гэж одоо найдаж байна. Тэгээд солонгодоо маш их баярлаа. Тэгээд цаг ороо босон ч гэсэн одоо ингээд нэлээ сонирхолтой сэдвүүдийг хойлоо хөндөж ярилцлаа. Тэгээд цаашдынхаа ажил үйлс амжилт хүсье. Тэгээд өнөө цагийн одоо бас ногоон баатруудын нэг байна да. Тэгээд сэргийт хүчний компанид ажиллаж байна. Тэгээд одоо ногоон хоол идэж байна. За тэгээд за минималист гэж байгаа тэгээд одоо за тэгээд бясалгал хийдэг тэгээд ер нь тий дахин ашиглах. Тэгэхээр энэ бол одоо өнөө цагийн залуучуудын одоо мэдүүл зохиох тэгээ бол одоо хэрэгжүүлэл зохиох одоо ийм давтуудаа гэж бид харж байгаа. Тэгээд солонгодоо маш их баярлалаа. Тэгээд цаашлынхаа ажил үйлс амжилт хүсье. Тэгээд дэлхийд дээр одоо Tesla машин одоо өргөжинд хэлэх болтугай. Тэгээд сэргийт хэрчим хүчийг одоо улс орон болгон хэрэглэх болтугай гэж өрөөе. За маш их баярлалаа. Баярлалаа. Ингээд бас сайхан өрөөл тавьж аваад баярлалаа. Ингээд намайг урьж оролцуулсан баярлалаа. За маш их баярлалаа. За тэгээд Green Plus podcast ямар энэ удаагийн дугаарыг хүрээд өндөрлж байна. Тэгээд хүрээлэн борчиндөө илт амьдрцгаая. Дараагийн дугаар хүртэл түр баяртай.